сайн байцгаана уу? Өмнөх хичээлээрээ бид монгол бичгийн үндсэн зурлагуудтай танилцсан билээ. Үндсэн зурлагуудаа хамтдаа сэргэн санацгаая. Монгол бичгийн үсгүүд нь үндсэн зурлагаас бүтдэг бөгөөд дээрээс доош чиглэлдээ бичдэг дэлхийд цорын ганц босоо бичиг учир үсэг бүр үгийн эхэнд, дунд, адагт гэсэн хэлбэртэй байдаг. Ингээд энэ удаагийн хичээлээр эгшиг үсгүүдтэйгээ танилццгаая. Эгшиг үсгүүд үгийн эхэнд орохдоо ямагт титэм зурлагаар эхэлнэ. Үгийн эхэнд ордог а титэм шүд. Үгийн эхэнд ордог титэм. Үгийн эхэнд ордог и титэм шилб. Үгийн эхэнд ордог у титэм гэдэс. Үгийн эхэнд ордог у титэм гэдэс шилб гэсэн зурлагуудаас бүтнэ. Үгийн дунд ордог шүд. Үгийн дунд ордог и шилб. Үгийн дунд ордог у гэдэс гэсэн зурлагаас бүтнэ. Үгийн адагт ордог сүүл, эсвэл орхиц гэсэн хоёр янзын хэлбэртэй байна. Үгийн адагт ордог и нум, үгийн адагт ордог гэдэс нум гэсэн зурлагаас бүтнэ. Дармал болон бичмэл хэлбэрийг сайтар ялхан ажиглаарай. Үгийн дунд адагт ордог мөн шүүд нь адилхан бичигдэж байгаа нь ялах хэцүү мэт боловч монгол хэлний эгшиг зохицох ёс болоод гүйгүйлэгчийн хэлбэрээс шалтгаалan бүрэн ялган таних боломжтой байдаг юм а. Монгол хэлний эгшиг зохицох ёсоор нэг үгэнд эгшиг холилдон ордоггүй. Өөрөөр хэлбэл үгийн эхэнд эгшиг орвол хоошид тохиолдох эгшиг нь у байна. Үгийн эхэнд эгшиг орвол хоошид тохиолдох эгшиг нь у байна гэх мэтээр эгшиг зохицдог. Мөн монгол бичигт тэргүүн үеэс хойш орсон үсгийг уугаар үсгийг эгшгээр дуудаж уншина. Жишээ нь молом, эдүр, өдөр. Ингээд ойлгосноо баттгая. Мах удаар задлаж тайлбарлаарай. Эгшгийн нийлэмжийг бичмлээр бичээрэй. Эгшгүүдийг нуруугаар холбож бичнэ үү. Хамтдаа хийснэ шалгая. Энэ хүрээд өнөөдрийн хичээл маань өндөрлөж байна. Дараагийн хичээлээр дахин баяртай уулзцгаая.